бид өмнөх хичээлээр сонгуулийн зарчим, сонгуулийн тогтолцоо гэсэн сэдвийг үзсэн байна. Тэгвэл өнөөдөр бид нэр орчин үеийн нийгэм улс төрийн үйл явцад хэвлэл мэдээллийн хэрэгслийг үзүүлэх нь ямар байна вэ? Талаар үзсэн. Ерөнхийдөө дэлхийд дахинд тогтмол хэвлэл бол 300 жилийн турш олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг дангаараа үзчихсэн түүнтэй. Тэгээ явн явсаар радио, телевиз, кино гэх мэт бий болсноор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн цоошин систем бий болсон. Харин орчин үеинд цахим хэвлэл эрчимтэй хөгжиж мэдээллийн шинэ орон зай, боломжийг нээж хэрэглэгчдийн тоо болбол эрс нэмэгдэж байгаа юм. Тэгвэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж юу юм бэ гэвэл ерөнхийдөө нийтлэл нэвтрүүлгийн тусламжтайгаар үнэн ботой мэдээлэлээр шуурхай, тогтмол хангах зорилго бүхий хэвлэл, радио, телевиз, мэдээллийн агентлаг, баримтат кино, захин хэвлэл зэргийг авч үзэж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг ерөнхийдөө дотор нь бид нар сошиал медиа, масс медиа гэх мэтчлэнгээр ангиж болдог. Сошиал медиа бидний мэддэг Facebook, Twitter, Instagram зэрэг хамааруулан авч үздэг. Масс медиа сэтгүүл, радио, сонин, интернет, телевизэр зэргийг хамааруулан авч үзэж байна. Ерөнхийдөө хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь бол өнөөдрийн иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлөлөг хангадаг гол ойлголт зүйлтэйгээ. Хэвлэлийн эрхчлөө гэдэг бол ардчилсан нийгмийн хамгийн чухал үндэс бөгөөд үүнийг бид нэр дөрөвдөрч засаглал хэмээн тодорхойлдог. Монгол улсын хэмжээнд бол 2011 онд мэдээллийн ил тод байдал мэдээлэл авах эрхчлөөний тухай хууль батлагдсан байдаг. Тэгээ энэ хууль батлагдсанаараа ерөнхийдөө төрийн байгууллагаас олон нийтийн ашиг сонирхолд хамааралгүй мэдээлэл авах иргэдийн эрх баталгаажсан байдаг. Гэхдээ томоохон мэдээллийн байгууллагуудын ерөнхийдөө 70-аас дээш хувийг улс төрийн өндөр албан тушаалтан эзэмшиж байгаа гэсэн тоон мэдээлэл судалгаа байгаад байна. Өнөөдрийн байдлаар ерөнхийдөө хэл хязгааргүй сурвалжлагчид буюу сэтгүүлчид гэсэн байгууллагаас жил болгон хэвлэлийн эрхчлөөний тухай байдлын судалгаа явуулж байдаг. Монгол улс бол мэдээдгүй асуудалтай гэсэн ангилалд ороод байна. Ерөнхийдөө мэдээж хэвлэлийн эрхчлөөнийхэн байдлаар сайн, хангалттай, мэдээдгүй асуудалтай, хүнд нөхцөл байдалтай маш хэцүү нөхцөл байдалтай гэсэн энэ 5 үзүүлэлтээр ангилдаг. Манай хойд хөрш болох Орсын улманы улс бол хүнд нөхцөл байдалтай. Өмнөд хөрш болох Хятад улс бол маш хэцүү нөхцөл байдалтай хэмжээгээр хэвлэлийн эрхчлөөний үзүүлэлтээр нь ангилдаг. Монгол улсын хувьд бол хэвлэлийн эрхчлөөний үзүүлэлтээр 2020 онд бол өмнөх оноос 3 байраар ухраад 180 орноос бол 73 дугаар байрт жагссан байна. Одоогийн байдлаар Монгол улсад бол 502 хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ажиллагаа явуулж байгаа. Үүнээс бол ерөнхийдөө 128 телевиз, 154 мэдээллийн сайт, 92 сонин, 50 радио, 78 сэтгүүл үндсэндээ үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр энэ бид нэр яагаад тэр 180 орноос 73 дугаар байр жагсч байгаа гэж. Ерөнхийдөө сая энэ тоо баримтаас гарахад бол телевиз сонин сайтуудын тоо олон байна тийм ээ. Гэт хэвлэлийн эрхчлөөтэй сайжирдаг гэсэн. Харин тухайн хэвлэлийн эрхчлөөний асуудал сайжрахаасаа илүүтэйгээр тухайн контентын агуулга, чанар гэх мэт дэвшилсэн зүйл ерөнхийдөө яаж юм дээшлэхгүй дандаа ухралтын байдалтай явагдаж байна гэж үзээд байгаа. Тухайлбал хамгийн хэвлэлийн эрхчлөөгөөрөө тэргүүлж байгаа нэг Норвеги улс юм л да. Норвеги улс бол 5.6 сая хүн амтай. Манайх бол 3 сая гаруй хүн амтай гэж үзье. Гэтэл тухайн Норвеги улсад 22 телевиз 228 сонин л үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл манайд яаж юм маш их хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Гэтэл яаж юм хэвлэлийн эрхчлөөний үзүүлэлтээр 180 оноос 73 дугаар байрт жагсаж байгаа. Жишээ нь ийм боломжсоос асуудал байгаад байна. Тэгэхээр ерөнхийдөө хэвлэл мэдээллийн хэрэгсэл маань дараах үүргийг нийгэмд гүйцэтгэж байх хэрэгтэй гэдэг. Энэ үүргээ маш сайн гүйцэтгэж байх юм бол ерөнхийдөө тухайн нийгэм цэвэр тийм ээ иргэд төр засгийнхаа явуулж байгаа үйл ажиллагааг хяналт сайн тавьж чаддаг байх жишээ ойлголтууд хамаарч байна. Тухайлбал нэгдүгээрт нь мэдээлэл олох үүрэгтэй, хоёрдугаарт нь өөрийн гэсэн санаа бодол төлөвшүүлэлт оролцсон төлөвтэй, гуравдугаарт нь хяналт шалгалт шүүмжлэх үүрэгтэй, дөрөвдүгээрт нь цэнгийн баясгах боловсрол олгосон үүрэгтэй байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл маань мэдээлэлээ дамжуулахдаа үндсэндээ дараах 4 зарчмыг баримтлах хэрэгтэй байдаг. Нэгдүгээрт нь нэг хүний эрх ашигын төлөө бус олон түмний тулд үнэн зөв мэдээлэл дамжуулах хэрэгтэй. Хоёрдугаарт нь нас үе шашин шүтлэг боловсролын түвшийг харгалзахгүйгээр
бүх нийтэд тийш хүргэх боломжийг нь хуулиар хангах ёстой. За 3 дугаарт нь ард түмний дуу хоолой болох ёстой. За 4 дугаарт нь хэвлэл мэдээллийн ажилтнууд болон сэтгүүлчдийн эрх ашигыг хамгаалах ёстой гэсэн эдгээр дөрвөн зарчим байрлан ажиллах ёстой байдаг. Ерөнхийдөө эдгээр үүрэг болоод зарчмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох юм бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл маань бүрэн утгаараа иргэдийн дуу хоолой болох ёстой байдаг юм аа. За тэгээд өнөөдрийн хичээл анхаарлаа хандуулсанд баярлалаа хүмүүстээ. Дараагийн хичээлээр иргэн уулзлаа. Баярлалаа.